Орой мэндэрг үзэгчдээ та бүхэн сайхан амарцгааж байна уу? За 7 хоног хүрэх та бүхэн төрдөг загварчийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулно. За өнгөрчүү 7 хоног маш хүйтэн эхэлсэн. За хүйтэн байгаа зогссонгүй ихэг хэмжээний цас орлоо. За ялангуяа төвийн бүс нутгаар орсон цас энэ үеийн цасан бүрхүүлийн хэмжээг тогтоохоор хэмжээтэй орсон юм а. За жишээ нь Хөвсгөл аймгийн Хатгал орчмоор 1 хоногийн дотор 19 см цасан бүрхүүл тогтсон байлаа. За мөн Хангаа Хөвсгөлийн ууларх нутгаар 14-өөс 15 шилжих шөнө. За 19-оос 28 хэмээн хүйтэн хонсон. За ойрын өдрүүдэд байгаагүй хүйтэн шөнө байжээ. За мөн цасан шуурганы нөлөөнөөс болж орон нутг руу явах замыг түр хаасан. За агаарын зам муу байснаас нислэгүүд бол түр хугацаагаар бол саацсан зэрэг цаг агаараас шалтгаалсан 7 хоног байлаа. За өнгөрчүү 7 хоногт ихэнх нутгаар хөрс бол 20 см хүртлээр хөлдсөн байгаа. За энэ бол хүйтэн 7 хоног байсныг бол илтгэх үзээ. За өнгөрчүү 7 хоногт ургац сургаалт дууссан байгаа. За их хүтрэл их цастаа уралдан инхүү их ажлын ард бол гарсан юм. За гэхдээ 16-17-оос эхэлж бол цаг агаар тогтож ерөнхийдөө 7 хоногийн сайхан өдрүүд бол эхэлсэн юм а. За хоногийн цаг агаарын тойм буюу за өнөө өглөө авсан ажиглалтын мэдээг үзэгчтэй танилцуулъя. За тундас орсон байдлыг өнөө өглөөний 8 цагийн ажиглалтын мэдээгээр авч үзэх юм бол өнгөрсөн хоногт бол Овс, Хөвсгөл, Сэлэнгийн хойд хэсгээр бол 0-оос 2.6 мм цас орлоо. Үүнээс хамгийн их нь бол Овсын тэсэд 2.6 мм, за Улаангомод бол 0.6 мм, за Хөвсгөлийн Эренчин лөмбөд бол 0.8 мм байсан бол за цасан бүрхүүлийн хэмжээг буюу за цас ороод нэгтэрсэн байдлыг авч үзэх юм бол за өнөө өглөөний 8 цагийн байдлаар бол цагуур, за мөн станц харуулуудын талбай дээрх цасны зузааны хэмжилтийг авч үзвэл Овс, Завхан, Хөвсгөл, Өвөр хангаа, Хинти, Дорнод аймгийн хойд хэсэг, за Марангаа, Булган аймгийн нутаг, за Сэлэнг, Сүхбаатар аймгийн өмнөд хэсэг, за Дорногов аймгийн зүүн хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар бол тэгээс 23 см бол цасан бүрхүүл бол тогтсноос Хинтийн Бат Ширээтэд хамгийн их буюу 23 см, за Дадалд бол 18 см, Гурван Баянд 15 см, за Хөвсгөлийн Хатгал Боомт орчмоор бол 13 см, за Төв аймгийн Жаргалант, Баян, Хинтийн Бэндэрт бол 10 см цасан бүрхүүл яг өнөө өглөөний байдлаар тогтчихсон байна. За салхины утгыг өнөө өглөөний байдлаар авч үзэх юм бол Алтан уулархаг нутаг, Говь талын нутгаар бол 6-аас 11 м/с салхитай, за бусад нутгаар бол 0-оос 8 м/с салхитай байсан. За температурын тухайд авч үзэх юм бол өчигдөр өдөр Овс нуурын хотгор, за Алтай хангаа, Хөвсгөл, Хинтийн уулархаг нутаг, за мөн Даргангийн тал, Халах голын савар бол 1 хэм хүйтнээс 7 хэм дулаан, за бусад нутгаар бол 8-аас 14 хэм дулаан шөнө болж өнгөрсөн юм. За их нуурын хотгор болон Дархтын хотгор, Хангаан, Хинтийн уулархаг нутгаар бол 5-аас 12 хэм хүйтэн, за бусад нутгаар бол 4 хэм хүйтнээс 4 хэм дулаан хонсон гэдэг мэдээллийг бол Улс цагвар орчны хүрээлэнгийн за ажиглалтын мэдээгийн буюу за архивт бол яг өнөө өглөөний 8 цагийн байдлаар бол үлдсэн байна. За дараагийн өрх мэдээ бол ерөнхийдөө сэрэмжлүүлэг хэмтэй гэсэн үг. За гол мөрний мөсний үзэгдэл ба зузааны тоймыг 2013 оны 10 дугаар сарын дунд 10 хоногийн байдлаар бол гаргасныг та бүхэндээ танилцуулъя. Яг энэ 7 хоногт гарсан мөн маш чухал мэдээллүүдийн нэг байгаа. За хойд мөсөн далайн ай савын голууд болох за Хөвсгөлийн улсаас их авсан дэлгэр мөрөн үүр голын усны төвшин бол өмнөх 10 хоногтой харьцуулахад 10-аас 25 см бол буурсан, айжин буурсан хандлагатай байгаа бол за эг, бэлтгэс, бүкси, шишгэд зэрэг голууд бол өнгөрсөн хугацаанд бол хоногийн төвшний хэлбэлзэл багатай байсан байна. За эдгээр голуудад мөсний зах үүсч шингэн болон дунд зэрэгээр зайргүйх үзэглэлд зөнхлөн ажиглагдсан байгаа юм. За Хангаан нуурны араас усчих эдэр чулууд, хануй, суман, урт тамир ба хойд тамир голын усны төвшин бол өнгөрсөн хугацаанд бол айжин буурсан ба за мөн л мөсөн зах үүсч өтгөн шингэн зайргүйх үзэгдэл бол голлон ажиглагдсан байна. За Хинтийн нуурны баруун хажаагаас ихтэй хүдэр, хараа, шарын гол, замуу, ерөө, тэрэлж, туул зэрэг голын усны төвшин өмнөх 10 хоногийн туршвал 5-аас 20 см буурсан ба за эдгээр голуудад усны мөсний үзэгдэл хараахан ажиглагдаагүй гэсэн мэдээ бол гарсан байна. За Орхон голын адаг болон Сэлэнг мөрний дагууд усны төвшин 10 хоногийн туршвал 10-аас мөн 50 см буурсан дүнтэй байна. За Номхон далайн ай савын гол мөрөн болох мөрөн Хинтийн нуурны ард зүүн хажуугаас ихтэй хурах, барах, иг, замун, балж, онон хэрлэн болон за их хянганы нуранаас усчих халах голын дагууд бол усны төвшин өнгөрсөн хугацааны туршвал мөн 5-аас 15 см буурсан явцтай байгаа бол за харин хурах, барах, иг болон хэрлэн голын дагууд бол мөсөн зах уусч шингэн ба дунд зэргийн мөсний үзэгдэл бол ажиглагдаж эхэлсэн. За ерөнхийд нь за өнгөрсөн буюу дунд 10 хоногийн 10 дугаар сарын дунд 10 хоногийг дүгнээд хэлэх юм бол за 2 дугаар
10 хоногийн байдлаар ерөнхийд нь дүгнэх юм бол за Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин буурсан хандлагатай ба за зарим жижиг гол мөрний их болон дунд хэсгээр бол мөсөн зах уус за шингэн ба дунд зэргийн зайр гүөх үзэгдэл голлон ажиглагдсан байна. За харин энэ хугацаанд бол сэлэн мөрөн, туул, хараа, ерөө, онон, замаа орхон халах зэрэг голууд бол тогтвортой мөсний үзэглэгдэл бол ажиглагдаагүй байна. За энэ мэдээг бол та бүхэнд хүргэж байгаагийн гол зорилго нь бол сэрэмжлүүлэг болох зорилгоор бол хүрж байгаа. За учир нь гэх юм бол өмнөх 7 хоногт баг зэрэг хүүтэн байсны улмаас бол за харахад бол гол мөрөн хөлдсөн байгаа юм шиг мөртлөө. За ерөнхийдөө баг зэргийн зайр гүөх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байгаа учраас за та бүхэн морьтой явган байдлаар бас гол мөрөн ялангуяа томоохон гол мөрөн бас гатлахгүй байхыг бас онцгойлон та бүхэндээ анхааруулan хэлж байгаамаа. За дараагийн мэдээ бол гадаадад өрнөсөн мэдээ байгаа. За Хятадд бол агаарын бохирдол болсон байгаа. За Хятадын зүүн хот хэсэг агаарын бохирдлын гамшигт бол өртөөд байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлын байж болох хэмжээг бол тогтоосон байдаг. За тэгвэл нь Хятадын агаарын бохирдол бол энэхүү байж болох хэмжээнээс 40 дахин их буюу гамшигын түвшинд хүрээд байгаа юм а. За үзэгдэх орчин бүрхсэн өтгөн бохирдол дутаанаас болоод бол хурдны зам дээр 10 гаруй машин бол осолдоод байсан. За хурдны зам дээр бол өмнөх машинаа харахгүй байх нь бол энүүхэнд бол байсан юм. За явган зорчигчдод хүртэл бол өмнөх 40-оос 50 метрт байгаа зүйлийг бол харахад бол хүндрэл бол учирч байсан. За агаарын бохирдлын өтгөн манан Харбинаас гадна Жиши хотыг бол бүрхээд бол байсан юм. За агаарын бохирдлын өтгөн утааг гудамж талбайн гэрэлж нэвтэлж чадахгүй байлаа. За Хятадын засгийн газар бол амралтын өдрүүдэд нүүрсний үйлдвэрлэлийг ажилуулснаар ийхүү байдал хүндэрсэн гэж бол үзсэн юм. За мөн сургууль цэцэрлэгүүд бол хичээлэхгүй, за нислэгүүд ч бол зогсоод бол хоошлогдоод байсан юм. За хамгийн сүүлчийн мэдээгээр бол Хятадын бүс нутгийг бол бүрхээд байгаа энэхүү утааны хэмжээ бол багассан байна. За энэ 7 хоногт бол агаарын бохирдол ихтэй хот мужуудын удирдлагууд хурцсны хэсэгт бол нүүрсний хэрэглээг багасгахад анхаарч ажиллахаар бол болсон байна. За гинт хэмжээний утаа ийхүү тогтдгийн гол шалтгаан нь бол нүүрс болон бензиний хит их хэрэглээтэй холбоотой буюу за азотын давхар сэсэл болон за хөрлийн агуулмж бол агаарт бол ихснээр бол ийхүү агаарын буюу гамшигын хэмжээнд бол хүрч бол агаарын бохирдол бол илэрсэн юм. За салхи багтаа байснаар бас утааны инверс тогтсон энэ бол байсан юм. За ерөнхийдөө бол за их томоохон хотуудад бол утааны инверс тогтох нь бол маш олон тохиолддог. За энэ удаад харин болсон Хятадын энэхүү байгалийн гамшиг бол нэлээд мэргэжлүүдийн хувьд бол санааг зовоосон асуудал болсон юм а. За өнгөрсөн 7 хоногийн дундуур мөн бас Австралид бол гарсан ой хойрын төмөр бас нэлээдгүй бас хүмүүсийн бас мэргэжлүүдийн бас хараанд бол байсан юм. За нэлээд идэвхтэй буюу 56 төмөр гарсны 12 нь бол хяналтаас гараад байгаа тухай бол албаныхан бол мэдээлж байсан. За сүүлийн өдрүүд бол Австралийн зүүн зүгэн нутгуудаар бол ой хойрын төмөр асч ихэнх хүнд нөхцөл байдлыг бол үүсгэж байгаа. За албаныхны хэлж байгаагаар бол тэдгээрийн 12 нь удирдлага хяналтаас бол гарчгаад байгаа гэсэн. За иймээс бол өмнөд Уэльст бол онц байдал зарлаад байна. За албаны их сурвалж мэдээснээр бол ойролцоогоор 200 айл өрх төмөрч шатаж олон зуун айл өрх бол хохирол амссан байна. За энэ төмөр нь сүүлийн 40 жилд анх удаага гарч байгаа ноцтой буюу байгалийн гамшигтай үзэгдлийн хэмжээнд бол хүрч бүртгэгдсэн байгаа. За унтрахгүй үргэлжилж байгаа их галыг бол унтраагаад усыг бол ашиглах нь ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд за гал сөнөөх ажлын баг бол одоо их галыг унтраахад бол цурам хийх аргыг бол ашиглаж бол ихээхэн найдвар тавьж байгааг нь. За 2009 оны 2 дугаар сард Австралийн Виктория мужид төмөр гарч 173 хүн амь насаа алдаж 2000 гаруй айл өрх бол шатаж байсан ийм түүх бол байдсан байна. За Австрали төвд бол халууны улирал эхэлсэн. За хэд хуурай байгаа учраас ийхүү төмөр бол газар авах буюу за газар авахд бол ихээхэн нөлөө үзүүлж байгаа гэдгийг бас албаныхан бас хэлж байгаамаа. За сагварчин хөтөлбөр өгсөн та бүхэн төрч байна. Одоо харин та бүхэндээ дэлхийн томоохон хотуудын 1 хоногийн болон 3 хоногийн үргэлжлсэн мэдээг танилцуулах болно. За орой өдргөө бүжээ. За танил үзэгчдийн орой мэндийг хүргэе. За мэдээгээ танилцуулахгүй юу? Тэгэхээр хэдхэн орой өмнө үзэгч та бүхэн Австрали твд гарсан галт төмрийн тухай мэдээлэл хүрсэн. Австрали твд манай гарагийн за хамгийн том арал бөгөөд хамгийн жижиг твь юм. Тэгэхээр ерөнхийдөө уур амьсгалын хувьд бол за их халуун хуур ашиглалт одоо ихтэй байдаг. За энэ жилийн хувьд бол за дараа жил бол энэ жилээс илүү их одоо хуур ашиж хэд халалт үүснэ гэсэн мэдээлэл юм албаныхан өгөөд байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол
16 төмрөөс 12 төмрөнд хяналтнаас гараад байгаа эдгээр өдрүүдэд харин Австралийн хотууд болох Мельбурн, Камбера хотуудаар харин маргааш өдөрт агаарын температур 17-аас 21 хэмээн дулаамх төлөв харагдаж байна. Харин Сидней орчимд бол за нэм гараг буюу маргаашийн байдлаар 20 хэмээн дулаан за нэлээд үүлхрэг усраг бороотой байх болохоор даваа гарагт үүлний мас багасч за температур мөн нэмэгдэж 27 хэмээн дулаан багтар үлдээ байх нь харин Мямар гарагийн хувьд дахиад за агаарын температур нэмэгдэж 34 хэм хүртэл халах төлөв харагдаж байна. За Аз тивийн хувьд бол за үзэж та бүхэн мөнгө сайхан манай урд туршид за агаарын бохирдлоос болоод үзэгдэх орчин хязгаарлагдаад байсан тухай мэдээлэл хүрсэн. За тэгвэл урд туршийн нийслэл болох Бээжин хот орчимд за 23 оны мэдээллийг харуул маргааш өдөртөө бол Бээжин хот орчимд за өдрийн агаарын температур 19 хэмээн дулаан бахан харин хөхөд болон Хонконг орчмоор 9-с 26 хэмээн дулаан өдрүүд үргэлжлэх бот. За Сөүл болон Токио хотуудаар харин зам агаарын температур за Сөүл Солонгосын нийслэл Сөүл хотод за маргааш нөгөөдөрт бол үүлний мас харьцангуй доктортой багавтар үлдээ байх бол 14-с 16 хэмээн дулаан бахан харин Мямар гарагийн хувьд бол үүлний мас нэлээд нэмэгдэж за нэлээд үүшиж бороотой байх төлөвтэй бол температур мөн нэмэгдэж 19 хэм төрхнээ харин Бангкок болон за энтхийн нийслэл дээдлийн хотуудаар 31-с 33 хэмээн дулаан бахан за мань та бүхний харж байгаачлан Бангкок орчим нэлээд үүлхрэг усраг бороотой бахнэ. Тэгэхээр харин Европ ТV-д бол за төвийн хотууд болох Берлин, Праг, Вен орчим тэр 14-с 18 хэмээн дулаан бол за Будапешт болон Варшав орчмоор зам 14-с 19 хэмээн дулаан за хойдоос турших Шведийн Стокгольм орчим тэр за маргааш өдөрт 11 хэмээн дулаан бол за үргэлжлээд ойрон 3 өдөрт бол нэлээд үүлхрэг усраг бороо үргэлжлээ орхон харин Мямар гарагаас температур борж 9 хэм төрөх төлөв харагдаж байна. Зарим манай хойд туршийн нийслэл болох Москва хот орчмын ойрон 3-ны мэдээллийг харъя. Тэгэхээр маргааштай мөн Москва орчимд 9 хэмээн дулаан нэлээд үүлхрэг усраг бороотой байхад энэ байдал за 23 өдөртөө үргэлжилж харин температур Мямар гараг гэхэд нэмэгдэж 12 хэм төрөх нь зарим Туркийн нийслэл Анкара болон Грек Афи, Италийн Ром хотуудаар 18-аас 23 хэмээн дулаан бол Лондон болон Парис орчимд 14-с 15 хэмээн дулаан за Парис болон Праг орчмоор бол ерөнхийдөө нэлээд үүлхрэг усраг бороотой байх нэ. Тэр Хойд Америк ТV тарин за төвийн хотууд болох Денвер, Даллас орчимд бол 11-с 26 хэмээн дулаан бахан харин нийслэл болох Вашингтон хот орчимд за маргааш өдөртөө 12 хэмээн дулаан багтар үлтэй бол нөгөөдөр болон за Мямар гарагийн хувьд бол мөүлийн мас доктортой багтар үлтэй за 14-с 16 хэмээн дулаан байна. Харин Канадын нийслэл Оттава орчимд за 8 хэмээн дулаан бол за баруун ергийн хотууд болох Сидней, Сан Франциско, Лос Анжелес орчмоор харин за 13-аас 19 хэмээн дулаан, Мехико болон Гавана орчимд бол 22-с 28 хэмээн дулаан байна. Тэр Өмнөд Америк ТV хувьд гэл харуултаас тааших Сантьяго болон Буэнос Айрес орчимд бол 20-с 22 хэмээн дулаан бол за Бразил болон Каракас хотуудаар харин 28-аас 29 хэмээн дулаан өдөр үргэлжлэх төлөв харагдаж байна. За дэлхийн томоо хотуудын цагаарын мэдээг танилцуулсан бүжигтэй баярлалаа. Баярлалаа. За та бүхэн дэлхийн томоо хотуудын цагаарын мэдээг хүлээж авахыг хүсвэл за ажлын өдрүүдэд 13:30 болон 15 цаг 30 минутаас Eagle News телевизээр хүлээж авч үзэх боломжтой шүү гэдгийг бас хэлье. За та бүхэнд цагуурчийн хөтөлбөрийн төгсгөлд эх 7 хоногийн Монгол орны төлөвийг танилцуулдаг уламжлалтай. Ингээд та бүхэнд эх 7 хоногийн төлөвийн мэдээг танилцуулъя. За 28-нд бол зүүн зүг нутгаар за Хинти, Доронд, Сүхбаатар аймгийн нутаг гэсэн үг. За харин 30-31-нд бол нутгийн хойд хэсгээр баг зэргийн цас орж явган шуурах шуурн. За нутгийн хойд хэсэг гэдэг нь Хөвсгөл аймаг, Булган, Сэлэнг аймаг, Замун, Увс аймгийн зарим сумдуудын нутаг бол багтаж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй. За салхи бол секундэд 5-аас 10 м байх төлөвтэй байгаа бол за Хангай, Хинти, Хөвсгөлийн ууларх нутгаар шөндөө 8-аас 13 хэм хүйтэн хонон за нэлээд хүйтэн хонох төлөвтэй байгаа. За өдөртөө бол 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан. За говийн бүс нутгаар бол нутгийн өмнөд хэсгээр бол шөндөө 1-ээс 6 хэм хүйтэн хонон хасах температуртай гэсэн үг. За өдөртөө бол 6-аас 11 хэм дулаан. За бусад нутгаар буюу Монгол орны ихэнх нутгаар бол 5-аас 10 хэм хүйтэн хонох төлөвтэй байна. Эх 7 хоногийн тухайд за өдөртөө бол тэгээс 5 хэм дулаан байх төлөвтэй буюу за нийт нутгаар бол шөндөө хасах хэмтэй хонох нэ. За харин 27 болон 28-ны өдрүүд бол ихэнх нутгаар хүүтэрч за салхи шуурхтай байгааг та бүхэнд онцгойлон анхааруулж байна. За мэдээллийн буюу цагуурчийн хөтөлбөрийн ихэнх та бүхэнд хэлж байсан. За өнгөрчгүй 7 хоногт бол хөрс 20 см хүртлээр ихэнх нутгаараа бол хөлдсөн гэж. За тэгвэл нь эх 7 хоногт буюу за 10 дугаар сарын сүүлчийн 7 хоногт бол за Монгол орны говийн бүс нутгаараа хөрс хөлдөх төлөвтэй байна. За тийм учраас эх 7 хоногт бол говийн бүс нутгаараа бага зэрэг температурын хувьд бол сэрүүхэн байх хандлагатай байгаа. Эх 7 хоногийн даваа гарагт бол за ерөнхийдөө нэлийн хүүтэн эхлэх төлөв буюу за хүүтэн өдрөөр эхлэх төлөвтэй байгаа учраас та бүхэн хувцаа тохируулж өмлөхийг зөвлөж байна. За ингээд цагуурчийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Та бүхэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.